Гамшиг гэж юу вэ? Гамшиг гэж аюулт үзэгдэл ослын улмаас олон хүний аймнаас эрүүл мэнд тохирох, мал амьтан олноор хорогдох, эд хөрөн музейн үзмэр цуглуулга түүх соёлын дурсгал зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц боломжоос давсан охирол учрахыг хэлнэ. Та бид хайртай хүмүүсээ гамшигын гэнэтийн нөхцөл байдлаас аварч чадна. Яаж вэ гэж үү? Энэ нь ийхийн тайван үедээ гамшигаас урьдчилан сэргийлж төлөвлөгөө гарган бэлэн байдлаа сайтар хангах юм. Бэлэн байдал нь маш чухал. Өдөр тутмын өндөржүүлсэн бүх нийтийн гэж бэлэн байдлыг ангилдаг. Өдөр тутмын бэлэн байдлын үед авах арга хэмжээ. Гамшигаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулж мөрдөх. Зарлан мэдээллийн хэрэгслийг ажилуулахад бэлэн байлгаж, тогтоосон тохиогоор ажиллах арга ажиллагаанд хүн амыг сургаж дадлагжуулах. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх. Аврах, анги, отрайд, салбар болон мэргэжлийн ангиудыг хүн хүч техник материал хэрэгслээр хангах. Гамшигаас хамгаалах сургалт зохион байгуулах. Гамшигаас хамгаалах нөөц бүрдүүлэх. Төрийн болон нутгийн захиргаа, аж ахуйн нэгжийн байгууллагыг тусгай горим шилжүүлэх. Ажлын тусгай гормоор ажиллах журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед авах арга хэмжээ. Мэдээлэл тохиог хүн амд хүргэх. Удирдлага штабыг гамшигын үеийн үүрэг талбанд нь оруулах. Мэдээллийг дараа л харгалзахгүй хүлээн авах, дамжуулах. Хүн хүч техник хэрэгслийг дайчлан гаргах. Хорио цээрийн дэглэм тогтоох. Гамшигын нөхцөлийг нэмэгдүүлэх. Бүх нийтийн бэлэн байдлын үед авах арга хэмжээ. Стратегийн зориулалттай болон бусад үйл төрлөл үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах. Хүн амыг гамшигын аюулаас хамгаалах, аврах, хор уршиг арилгах төлөвлөгөөт арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх. Бүх нийтийн аливаа гамшигын аюул осол тохиолдсон нөхцөлд иргэд өөрийгөө болон гэр бүлийн гишүүдийн мөн өөрийн ойролцоо байсан хүмүүсийн амь насыг аварсан, тусламж үзүүлсэн тохиолдол нь нийт аврагдсан хүмүүсийн 90 орчим хувийг эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна. Өөрөх бүрт өөр тохиолдож болзошгүй аюул ослыг урьдчилан тодорхойлж, тохиолдож болзошгүй гамшиг ослоос өөрийгөө болон гэр бүл үр хүүхдүүдээ хамгаалах төлөвлөгөөг хийж, аливаа гамшиг ослыг хохирол багтаагаар даван туулах боломжоо нэмэгдүүлэх нөхцөлөө бүрдүүлэх хэрэгтэй. Өрхийн бэлэн байдлын төлөвлөгөө гэж юу вэ? Өрхийн бэлэн байдлын төлөвлөгөө